Энэ ч мондөг иргэн болоод байгаа. Айгүй хөөрхөн бие даадаг болчихлоо шүү дээ. Аавыг явах гээд ер нь нэг гэр хоосон санагдаад эзэгүүч гэх юм уу. Өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар аав байгаагүй. Тэгээ ер нь ээж биднэр л тэмдэглэсэн. Ер нь бол гоё юм. Тэгээд аавын яг ямар царай гарахыг хармаар байна. Миний цэцэн бэлэгдэгдэг. Би 6 настай. Би сургуульд орно. Манай аав балтуулдаг гэдэг. Маргааш авдаг уулзсан. Сайн наа Батмөрөнгийн дэлмүү гэдэг. Манай наран мандлын хаабд ажилладаг Батмөрөн гэдэг хүн байдаг. Манай ээж угаалга дээр ажилладаг сонгуул маа гэдэг. За аав ээж ажил дээр очих гэж байгаа одоо тий. Жоо сандарч ийн яаж аавыг яаж хүлээж авах болохоо гэдэг л жоо тий. Аав ээж явцсан байхад ер нь тэгээд ер ах ана их цаах ер нь гадаад руу явцсан би тэгэл их чимээ гэдэг. Тэгээд аав ээж байхгүй болохоор нөөмийн тэгээд болохоор жоохон тийм л байдаг. Аав ээж байх чинь жаргалтай шүү дээ. За уулна. Манай зүгээс сүлжээс өгсөн. Одоо согтсон байх. Яасан. Хайдаг ажил барьж. Шоо. Ер нь сүүлийн 3 жил ерөөсөө 6 сарын нэг дандаа ажил дээр байсан. Гоё л юм, сайхан л юм. Гинт Өөрийн жоо чачирддаг юм шүү дээ. Гайхаад ярьцлага авах гэдэг. Тас авах гэж байгаа байлгүй гэж харсан чи үүдэн дээр зогсож байгаа. Чачтээ. Аав яаж хүлээж авах? Яаж хүлээж авах гэж байна? Яг олсон. Сая орж ирэхээр амар сандарсан. Байгаагүй л чинь. Хөдөө бас ажилтаалсах. Холбоо барьсан. Ээж рүү залгасан чинь ээж нуцаа авдаг. Гэтэ нөхөргөө залгасан чинь өглөөч залгасан. Гэсэн чинь хаанагаа гэсэн чинь найзандаа хонж нааваа гэдэг. Тэгээд сүүлд нь өдөр нь ээж рүү залгаад. Идэх эрдэнэ одоо хаана хонж гэсэн чинь найзандаа хонж байгаа шүү дээ. Битгий надгаа айлмал тоонуулаад бай. Тэгж хэлжсэн. Одоо юу ч хэлэх байхгүй. Мэдээгүй. Том гэрт ороод ирэх тэр нь тэгээд юу яах ч юм л гэж бодгол. Тиймэрхүү л ботчл хүүхдүүд нэрнэ гэж өстө бодоо өссөн. Тэгээд харин гайхлаа тэгээд дүү найдсан л ээж найдсан юу одоо хилээгүүд ийш тийшээ өргөж нааш ирнэ гэж хилээгүүд гайхлаа. Бодоогүй сүрприз боллоо. Би ч бүр гайхаал итгэж чадахгүй юм. Хаавс нь хотоос тэгээд ингээд түрүү дээр нэг зэрэг салсан. Итгэхэд одоо яг ингээд байгаад л итгэж байна. Гэхдээ бид өчтөр л нэг яриад өнөөдөр л ерөөсөө ярьж мөрөв. Өчтөр зүгээр гэр өөр юм яриад би бүр хотоос нэг ээж нь очиж бэлгээ аваад гэд нэг опсонс би энд ирсэн юм чи тэгэж юм гэж л ярьсан. Тэгсэн ээж нь ажилтаа нэг ээлжтэй ажилтаа амьдсангүй гэдэгсэн. Тэгэл юу болсон гэж ором яриад. Сая үнэхээр гайхлаа. Ямар ч
компанийн хамт олон энийг зохион байгуулж байгаа нүүл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс маш их баярлалаа. Маш гинцэн бэлэг байж чадлаа. Үнэхээр их гайхлаа. Уус ингэж ирнэ гэж бол угаасаа бодоогүй, итгээгүй, мэддэг болоод өөрөө ороод ирэх нь үнэхээр их гайхаад нүдэндээ итгэж ядаад байсан. Компанийн хамт олон зохион байгуулж байгаа хүмүүст баярлалаа гэж. За миний гоо тэгээд болгоомжтой дүүгээ авч хараад хараад сая ээжтэй туслаад гэр орных ажил туслаад ээжтэй туслаад очив. Аамуудыг явах дуудахгүй яваад ч та. За хүүхдтэй хайртай шүү. За. Миний авч ихсэн ажилтнаа болгоомжтой би яах сайн мэдэр. За. Нэг хайртай шүү гэж. За хайртай шүү гэж. Хайртай шүү. За миний хөтөд болгоомжтой сайн яваад хүрээрээ зэ. Тэгэд миний хүн юу юм бэлээ шүү дээ. Нэгдэх 2 дахь өдөр хоёр шалгалттай юм билээ шүү дээ. За. Тэрэндээ миний хүн сайн бэлдэж сайн өгнө шүү зэ. Тий. Тэгээ болгоомжтой гадуур дотор нэг байхгүйгээр секц мэгцэндээ яг цагтаа яваа цагтаа ярина шүү дээ. За. Тэгээ яриад байгаа даа болох. Эрдэ хэлэх үг юм, авда хэлэх үг. Ажлаасаа ирэлээ таад. Гоё. Тагти санаа зуурал. Тийш тооцоо. Яа да таман дэвш тэмнэ. За тэгвэл за. Миний үуч мондог иргэн болоод байгаа. Айгүй хөөрхөн бие даадаг болчиход байгаа шүү дээ үуч. За баярлалаа миний хүүхдүүд аян зөвдөө сайн яваараа. За сайн. Аавч зорж ирсэн та хүүхдүүдтэй баярлалаа шүү. Баярлалаа сайн яваараа. Баярлалаа. Хөөрхөн толгоонууд Хөөрхөн. энэ хаад хүрээд ирсэн байгаа юм.